Дараагийн мэдээг танилцуулъя. Сирийн шилжилтийн ерөнхийлөгч тус улсын шинэ шилжилтийн засгийн газар байгуулснаа зарласан байна. За тэрээр бол засгийн газрын тэргүүнээр тангараг өргөсөн. За түүний шинээр байгуулагдаж байгаа шилжилтийн засгийн газар нийтдээ 23 сайдтай байгаа. За сайдуудын дийлэнхийг бол шилжилтийн ерөнхийлөгч Айш Харагийн гол холбоотнууд бол гол сайд нарын албан тушаалыг авч байгаа юм байна. За энэ удаагийн засгийн газрыг байгуулахдаа тус улсын үндэсний цөөнх болон үндэсний олон хуудыг холилдуулах, за мөн шашны бусад олон ургалч байдлыг бол хангах зорилгоор засгийн газрыг бүрдүүлсэн гэж хэлж байгаа. За энэ удаагийн засгийн газарт бол нэг эмэгтэй багтсан байгаа. За тэрээр бол нийгмийн хамгаалал хөдөлмөртэй холбоотой асуудлыг хариуцсан сайдаар ажиллах юм байна. Сирийн засгийн газрын тангараг өргөх үеэр Айш Хара ерөнхийлөгчийн ордонд бол үг хэлсэн. За өнөөдөр шинэ засгийн газар байгуулагдаж байгаа шинэ төрийг байгуулах бидний хамтын хүсэл зориглолыг бол тунхаглан харуулж байгаа явдал юм а гэж мэдгдсэн. За түүний хувьд Айш Харагийн тэргүүлсэн хүчин 2024 оны 2 дугаар сард бол Асадын олон жил үргэлжилсэн дэглэмийг түлхэн унгаасан. За ингээд иргэний дайныг зогсоосны дараа тус улсын шинэ удирдагчдын гол хийх ёстой ажил нь бол Сирийг сэргэн босгохыг эрмэлзэж байгаа. За энэ үед бол шинэ засгийн газрыг байгуулж шинэ улс орныг эмхлэн байгуулах ийм зорилготой байгаагаа энэ удаагийн засгийн газраараа дамжуулан харуулж байна гэж ажиглагчид үзэж байна. За гадаад хэргийн сайдыг бол Асад Аль-Шабаны Батлан хамгаалахын сайд Мухбархаб Абу Касар нар бол өмнөх албан тушаалдаа хിവэр үлдэж тус гадаад хэргийн сайд Батлан хамгаалахын сайдаар ажиллах болсон байна. За харин тагнуулын ерөнхий газрын дарга за мөн Аль-Шабаны ерөнхийлөгчийн ойрын холбоотон болох Хатаб бол дотоод хэргийн сайдаар томилогдсон байна. За засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж тээврийн сайдаар томилогдсон Яруу Бадар бол Алавит гаралтай ийм үндэстний цөөнхийг багтааж орсон байна. За мөн Сирийн Друз үндэстний цөөнх болох Агмад Бадар бол хөдөө аж ахуйн сайдыг хийхээр болсон байна. За сүрэг хүчний Ахмад Цутгалтан христийн шашинтай эмэгтэй за Асадын дэглэмийн эсрэг бол удаан хугацаанд тэмцэж байсан Хинид Канават бол нийгмийн асуудал хөдөлмөрийн сайдаар томилогдсон. За энэ бол Ашарагийн засгийн газар за түүний хувьд томилсон анхны эмэгтэй сайд болж байгаа юм байна. За мөн босгогчдын хяналтанд байсан бүс нутагт ажиллаж байсан Сирийн аврагчид болох цагаан дуулалтны удирдагч Раид Аль-Салех бол онцгой байдлын сайдаар томилогдсон байна. За харин Дамаскт амьдардаг Сирийн Курд үндэстэн Мохаммед Тереко бол боловсролын сайдаар томилогдсон бол Ашарагийн эрүүл мэндийн сайд болсон байна. За энэхүү шашны болон бусад үндэсний цөөнхийг холимог болгож оруулсан засгийн газар нь бол Асадын олон жилийн туршид үргэлжлүүлсэн энэхүү Асадын дэглэмтэй холбоотой гадны орнууд тавьсан эдийн засгийн 20 арга хэмжээг цуцлуулах ийм чиглэлд бол ажиллах байгаа. Тэгэхээр энэ байдлаа бол харуулах зорилгоор ялангуяа барууны орнуудад ихтгэл төрүүлэх зорилгоор их засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг нэлээд холимог байдлаар бол байгуулсан байна. За одоогийн Нүбийн мэдээлснээр Сирийн иргэдийн 90% нь ядуурлын түвшнээс доогуур ийм нөхцөл байдалд бол амьдарч байна. За дээр нь дайн байлдааны нөхцөл байдал үүснээс болоод сая хүмүүс бол хүнснийхээ хэрэглээг танахаас өөр аргагүй ийм нөхцөл байдал байгаа. Тийм учраас бол энэ засгийн газрын хувьд бол эдийн засгаа сайжруулах, цаашдаа өрөндийн орнуудын тавьсан эдийн засгийн хоргийг сулруулах, за үүгээр дамжуулан бусад орнуудтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, улс орноо сэргээн босгох юм шаардлагатай байгаа. За мөн нөгөөтэйгөр бас өрөндийн орнуудын хувьд бол аль болох хурдан сонгуул явуулахыг шаардаж байгаа. За Аль-Шарагийн хувьд бол 1-р сард төр ерөнхийлөгчөөр томилогдсон. За ингээд бол 3-р сарын ихээр бол төр үндсэн хууль гарын үсэг зурж шилжилтийн хугацааг 5 жилээр тогтоосон. За тэгэхээр сонгуул явуулахад бол шаардлагатай дэд бүтцийг бий болгоход 4-5 жилийн хугацаа шаардлагатай гэж Аль-Шарагийн засгийн газар үзэж байгаа юм байна.